За сайн байцгаана уу? Японы N4 төвшний 12 дахь хичээлээ үздэг. За энэ 12 дахь хичээл маань Мин Нанманы Хонго 2 номны 35 дахь хичээлийн дөрмийн тайлбар байгаа. За бүгдөө joking буюу нөхцөлт хэлбэр үзнэ. За тэгэхээр нөхцөлт хэлбэр гэдэг нь монгол хэлний бал нөхцлүүд болон бол туслах хөвгтэй утгадүнэ гэж байна те. За тэгэхээр өөрөөр хэлбэл тэгвэл ингэвэл тэгнэ гэсэн хэлбэр үүсгэнэ өнөөдөр. За жишээ өгүүлбэр аваад үзэх юм бол за өнөөдөр цаг агаар гоё байвал салхинд гарна. За тэгэхээр яавал салхинд гарах юм? Цаг агаар гоё байвал одоо нөхцөл нь цаг агаар гоё байх болж байна те. За өөр жишээ. За хол бол таксидад явъя. За яавал таксид юм? Хол бол те. За ойрхон бол алхаад явъя ч гэдэм юм. За ийм нөхцөл хэлбэрийн талаар өнөөдөр үзгэнэ. За тэгэхээр нөхцөл хэлбэр яаж үүсэх вэ? За нэгдүгээр бүлгийн үйл үг. За нэгдүгээр бүлгийн үйл үг маань хувирдаг тийм үү? Масын өмнөх игийн игнэний үсгүүд маань. За нөхцөл хэлбэр рүү болохоор энэ игийн игнэний үсгүүд маань эгийн игнэний үсгүүрөө шилжигнэ. Тэгэхээр ки бол к, ги бол г, ми бол мэ, би бол б гэх мэтчлэн. За тэгээд дараасаа нөхцөл хэлбэрийн төгсгөл буюу ба төгсгөл авна. За тэгэхээр кикимас асууна. За эсвэл сонсно гэдэг үйл үг тийм. За асуувал сонсвол гэж нөхцөл хэлбэр рүү хувирахтаа кигэ ба болох нь. За исогимас яарна төр өвчлөн. Исогэ ба яарвал төр өвчлөвөл. Номимас уун, номеба увал. Йобимас дуудна, йобеба дуудвал. Фуримас орно. За одоо цас бороо орно гэсэн үг тийм. Фуреба орвол. Омоимас бодно, омоеба бодвол. За мачимас хүлээн, маттеба хүлээвэл. За дашимас за өгнө. За одоо репорт өгнө ч гэдэм үү тийм. За дасеба өгвөл. За ингэж өөрөх нэ. За хоёрдугаар бүлгийн үйл үг бол амархан байдаг тийм. Мас төгсгөлөө аваад уурж байгаа хэлбэрийн төгсгөлийг авдаг. За тэгэхээр нөхцөл хэлбэрийн маань төгсгөл ре баах нь тийм. За тэгэхээр харемас тэнгэр цэлмэн гэсэн үг тийм. За цэлмвэл гэж хэлэхтэй харе реба мас төгсгөлийн оронд реба. За уримас буун доошлно гэсэн үг тийм. Ори реба буувал доошлвол. За 3 дугаар бүлгийн кимас үйл үг маань күреба, шимас үйл үг маань сүреба болох нь. За энийг бол цээжлэх хэрэгтэй тийм. За тэгээд нөхцөл хэлбэрийн үгүйсгсэн хэлбэр яаж үүсэх вэ гэхээр за тэгэхээр эхлээд хамгийн дөрөнд үйл үгээ наай хэлбэрлөө хувираа. Наай хэлбэрч одоо үйл үгийн бас нэг үгүйсгсэн хэлбэр штэ тийм. За наай хэлбэрлөө хувираад за тэгээд дараа нь гэрэба төгсгөл залгана. За тэгээд нөхцөл хэлбэр дээр и төгсгөл. За үйл үгийн и төгсгөл байна уу, нэр үгийнх байна уу хамаагүй и төгсгөл байх юм бол и төгсгөлөө гээгээд гэрэба төгсгөл авдаг байгаа. За тэгэхээр наай хэлбэрлөө шилжүүлж чинь бүх үйл үг маань и төгсгөлтэй болно гэсэн үг штэ тийм. 1 2 3 дугаар группийн үйл үг нь хамаагүй бүгдөө наай гэж дуусаад и төгсгөлтэй болно. Тэгэхээр бүгдөө игээ гээгээд кереба гэдэг төгсгөл авчина. Тэгэхээр хамгийн дөрөнд үйл үгээ наай хэлбэрлөө зөв хувирах хэрэгтэй гэсэн үг тийм. За тэгэхээр нэгдүгээр бүлгийн үйл өгнүүд наай хэлбэрлөө хувирахтаа энийг игнэний үсгүүд маань бүгдөө агийн игнэний үсгүүрөө шилждэг тийм. За одоо энэ дээр ки ка болсон байна, ги га болсон байна тийм. Ми ма болсон. За тэгээ наай төгсгөл авдаг тийм. За тэгээ наай төгсгөл авсныхан дараа и төгсгөлээ кереба гэдэг төгсгөл зарлах нь байна. За тэгэхээр кикимас сонсно, сонсохгүй бол киканай. Исогимас яарна, исогана кереба яарахгүй бол. Номимас уун, номана кереба уухгүй бол. Йобимас йобана кереба дуудахгүй бол. Фуримас фурана кереба. Омоимас омована кереба. За тэгэхээр энэ нөгөө и үсэг маань наай хэлбэрлөө хувирахтаа ва болж үрдэг тийм. Тэгэхээр омо ванай гэж хувирна тийм. За тэгээд нөхцөл хэлбэр дээр омонава кереба болох нь тийм. За мачимас матана кереба, дашимас дасана кереба. За 2 дугаар бүлгийн үйл үг дээр болохоор наай хэлбэрлөө хувирахтаа бас адилхан амархан тийм. Мас төгсгөлөө гээгээд хооронд нь наай төгсгөл авал болоо гэсэн. Тэр харемас цэлмэн гэдэг үйл үг маань наай хэлбэрлөө хувирахтаа харе наай болно.
За тэгээд нөхцөл хэлбэрлөө хуурахтаа и төгсгөлөө гээгээд кереба төгсгөл аваад харена кереба сэлэмхгүй бол. За оримас орина кереба буухгүй бол доошлохгүй бол. За кимас маань болохоор наа хэлбэр дээр кунай болдог тийм. За тэгээ нөхцөл хэлбэр дээр куна кереба болгоно. За шимас бол шинай болдог тийм. За тэгээ нөхцөл хэлбэр дээр шина кереба болгоно. За тэгэхээр угсгсан хэлбэр дээр нөхцөл хэлбэрлөө шилжүүлэхдээ нөгөө наа хэлбэрлөө хуурахтаа л дагуу шилжүүлчих юм бол дараа нь бол амархан тийм бүх төгсгөл нэм адилхан кереба гэдэг төгсгөл ахна. За тэгэхээр тэмдэг нэр болон нэр үг дээр нөхцөл хэлбэр яаж үүсэх вэ? Дөрөв нөгөө жишээн дээр хэлсэн штэ. За одоо хол бол алхаад явъя. Хол гэдэг чинь тэмдэг нэр штэ тий. Тэгэхээр тэмдэг нэр дээр ч гэсэн нөхцөл хэлбэр үүсч болно тий. За тэгэхээр ик явши. За түр хэлсэндээ и төгсгөлөөр төгсөж байгаа үг байвал и төгсгөлөгээ кереба төгсгөл авчнаа. Тэгэхээр и тэмдэг нэр амархан байна тий. Такай, така кереба өндөр бол. За энэ и гэдэг үл и тэмдэг нэр маань одоо гоё, сайн, зөв гэсэн утгатай тэмдэг нэртэй. Энэ маань болохоор хуурахтаа үндсэнд хуурдаг тийм. Тэгэхээр энэ и гэдэг үндсэнд байгаа ганц и үсэг маань я үсгээрээ хуурдаг. За тэгээд энэ төгсгөл маань гээгдээд кереба төгсгөл аваад я кереба. Зөв бол, гоё бол, сайн бол, таарах бол болж бэвэлч гэх юм уу тийм. Им нөхцөл хэлбэрлэл гэж хуурах нэ. За тэгээ наа тэмдэг нэр наги йоши мэйши буюу нэр үг адилхан үрдэг тийм үү. Хоёлаа нара гэдэг төгсгөл авах нь нөхцөл хэлбэр дээр. За энэ кирэй гэдэг одоо хөрхөн гоё сайхан цэвэрхэн гэдэг үг маань игээр төгсөж байгаа юм шиг боловч энэ маань болохоор кирэй на гэдэг наа тэмдэг нэртэй. За тэгээ наа тэмдэг нэрүүд маань яд вэ гэхээр энэ дээр болохоор нагийн хараас шууд ра гэдэг төгсгөл авсан юм шиг харагдаж байна тийм. Тэгвэл яг үнэндээ бол нараа гэдэг маань ингээд тусдаа төгсгөл. Тэгээд наа тэмдэг нэр маань наа төгсгөлөө гээгээд тэгээд нараа гэдэг төгсгөл авчаа гэсэн. За тэгтээ та нар яаж тогтоомоор энэ үрдийн хороо тогтоож болно тийм. За тэгээд нэр үг маань болохоор зүгээр нараа гэдэг төгсгөл авчижаа гэсэн. Одоо амэ нараа борото бол бороо бол гарахгүй ч тийм үү. За мөрё нараа гэж нэ. За тэгэхээр нөхцөл хэлбэрийн хувирал ийм байх нэ. За бүгдөө жишээ өгүүлбэрүүд харъя. За сэцмэн шоу юм ба цукай катага вакаримас. За тайлбарыг нь уншвал хийх аргыг нь ойлгоно. За яавал хийх аргыг нь ойлгох юм? Тайлбарыг нь уншвал. Тэгэхээр энэ нөхцөл хэлбэр байна те. Тэгээд нөхцөл хэлбэрээ бүгдөө йомимас гэдэг үйлдэлгээ бүгдөө йоме ба гэх нөхцөл хэлбэрлөө хувиргасан байна те. Нэгдүгээр групп үйлдэл байна те. Ми төгсөл маань мэрө хувираа тэгээ ба гэдэг нөхцөл хэлбэрийн төгсөл авсан байна. За боро пенгана кереба эмпицдэг айтем үедэс. За бол байхгүй л харнаар бичиж болно. За римас гэдэг байх гэдэг үг маань өгөөсгдөд нөхцөл хэлбэрлүү шилжихтэй на кере болсон байна те. Римас гэдэг үгийг чинь наа хэлбэр нь болохоор яг найл гэдэг штэ те. Тэгэхээр энэ на гэдэг үндсэн үлдээд и гэдэг төгслөөгээд на кереба. Тэгээд юм болсон байна. Байхгүй бол гэж хэлэх юм бол на кереба ах нь те. За исогаши гэдэг и тэмдэг нэр нь те. Кё исогаши кереба ашта гэдэг удасаа. Өнөөдөр завгүй бол маргааш ирнэ үү. За и тэмдэг нэр амархан те. И төгсгөлөөгээд кереба төгсгөл аавна. За тоёби химанара умини икимасенка. За завтаа бол далаа руу явах уу гэж энэ хима на гэд на тэмдэг нэр. За на төгсгөлөөгээд нараа төгсгөлгээд химанара гэд нөхцөл хэлбэрлээ өрсөн байна те. За энэ болохоор нэр үгийн жишээ те. И тенкинара яманоборини икитай дэс. За тенки гэдэг чинь цаг агаар гэдэг нэр үг те. За тэгээд араасаа нараа төгсгөл аваад нөхцөл хэлбэрээ хувирсан бахнэ. За тэгэхээр бүгдөө тасгал ажлууд үзье те. За тэгээд энэ дасгалууд болохоор Минаноны хөнгөө номны 35 дугаар хичээлийн Рейншу B хэсгийн дасгалууд байгаа тийм. Тэгээд бүгдөө дөрмийнхэн тайлбарыг уншичаад энэ B хэсгийн дасгалыг ажиллаад үзээрэй. За энэ болохоор 1-р дасгал байна. За юуг нь уншаад жишээг уншаад үзтээ. Майничи нихонгоо де ханашимас мотто жосу ни наримас. Майничи нихонгоо де ханасеба мотто жосу ни наримас. За тэгэхээр энэ үгийг бүгдөө нөхцөл хэлбэрлөө хувиргаад өгүүлбэрийн хооронд нь холбоод нэг өгүүлбэр болох нь тийм.
За өдөр бүр Японоор ярих юм бол ярил одоо илүү сайн болно гэсэн хэлбэр болсон байна те. Тэгэхээр ханашимас гэдэг маань нэгдүгээр группийн үглэг энийг өсөв маань эгийг нэний сургууль шилжээд сэ болоод тэгээ ба гэдэг нөхцөл хэлбэрийнхаа төгсгөлийг аваад ханаасэ ба гэдэг үглэг болсон байна те. За энэ кикимас гэж байна те. За кикимас гэдэг маань бас нэгдүгээр группийн үглэг шүү дээ те. Тэгэхээр энэ ки маань к болоод тэгээ ба төгсгөлөө аваад нөхцөл хэлбэрөөр хувирах нь. Тэгэхээр кигэ ба болох нь те. За ожи санны кигэ ба мукаши но котого вакаримас. За өвөг сонсвол эртний дээр үеийн талаар мэднэ ойлгоно. За исокимас. За мөн нэгдүгээр группийн үглэг байна те. Энэ ки маань гэ болоод ба төгсгөл авна те. Исоге ба. Исоге ба кужино басны мани аимас. За яарвал төрөвчлөлвөл 9 цагийн автобус нь амжина гэж байна те. За наримас гэдэг үглэг маань те. За мөн нэгдүгээр группийн үглэг ри маань ре болоод тэгээ ба төгсгөл аваад наре ба. Акини наре ба кино хано ирага каваримас гэж байна те. Тэгэхээр намар болвол модны навчны өнгө өөрчлөгдөнө гэж байна те. За дөрөвдүгээр дасгалын үг маань дикимас гэж байна те. За энэ болохоор хоёрдугаар группийн үглэг байна те. Тэгэхээр мас төсөөлөө аваад деки реба болно те. Тэгэхээр хашига деки реба шимамаде 20 пүндэ икимас гэж байна те. Тэгэхээр одоо гүр болчих юм бол тусчих юм бол 10 хүртэл 20 минут л явдаг болно гэж байна те. За канжига вакаримас. За бинри дэс. За хан зоригддог болчвол амар байна гэж байна те. Тэгэхээр вакаримас гэдэг маань мөн нэгдүгээр группийн үглэг те. Тэгэхээр нэгдүгээр группийн мөн гинэ. Нэгдүгээр группийн үглэг те. Тэгэхээр ри маань рэ рүү хувираад тэгээд ба төгсгөл авна те. Тэгэхээр вакареба. Канжига вакареба болох нь те. За 6 кикайга аримас гэж байна те. За аримас гэдэг маань болохоор бас мөн нэгдүгээр группийн үглэг. Тэгэхээр энэ ри маань ре болоод реба болох нь те. Африк Китай дэс гэж байна те. Тэгэхээр боломж болсон байл Африк явмаар байна гэсэн хэлбэр болох нэ. За тэгэхээр ихэнх үглэг маань 2 дугаар бүлгийн үглэг байлаа те. За энэ дасгалын маань хариултууд байгаа юм байна. Энд сая зөв хийсэн байна уу, буруу хийсэн байна уу? Шалгаад үзээрэй. Заримдаа бас алдсан байдаг шүү. Би өөрөө ч ихсэн. За энэ болохоор нэр үг болон тэмдэг нэрийн нөхцөл хэлбэрийн дасгал байна те. За энэ номны маань болохоор хэддүгээр дасгал байна? 4-р дасгал шүү. За жишээг нь харъя. Ацуй дэс. Эакон о цукете мо ii дэс гэж байна те. За ацуй гэдэг маань и тэмдэг нэр байна. Нөхцөл хэлбэрлээ өөрөختө ацкере ба болно те. Эакон цукете мо ii дэс салуун байвал эргонаас аж болно шүү гэж байна те. За ашта ясуми дэс. За ясуми гэдэг маань нэр үг те. Тэгэхээр ясуми нара болж өрнө те. Ашта ясуми нара умини икимасенка. За маргааш амралт бол далаа руу явах уу гэсэн хэлбэр байна те. За энэ тадаши дэс гэж байна те. И тэмдэг нэр байна те. Тэгэхээр тадаши кериба болно те. Котаега тадаши кериба маро цукете кудасай. За хариулт нь зөв бол дугуй тэмдэглэнэ үү гэсэн хэлбэр болно те. Цугого и дэс. За и дэс бүгдээр үтсэн те. Yo кериба болно те. Зэхи гэдэг удасай. За боломж болсон таарж ивэл болж ивэл заавал ирээрээ гэж нэ. За коншуга дамендес дамедес райшуга доо дэска. За даме гэдэг нь даме на гэдэг одоо боломжгүй худлаа гэх юм уу. На тэмдэг нэр те. За тэгэхээр на төсвөлөө гээгээд нараа төсвөлөө даме нара болох нь те. За 50 метро гурайдес оёгемас. За гурай гэдэг нь болохоор одоо энэ хавцаа гэсэн үгтэй ойролцоо хавцаа 50 м орчим гэх юм уу 50 м хавцаа бол сэлж чадна гэж юм те. Тэгэхээр
гурай гэдэг маань одоо яг нэр үг хэлчихдэг нэр үг. За тэгээ гурай нара гэдэг төгсгөл аваад 50 м орчим бол гэсэн нөхцөл хэлбэр болох нэ. За тийм гурай нара гэж юм те. За энэ болохоор и тэмдэг нэр бол биш байх нэ. За дахиад за энэ үгүйсгсэн хэлбэр дээр асуулт байна те. За энэ 35 дугаар хичээлийн гэдэг ч болно. За 3 дугаар асуулт нь шүү. За жишээг уншия. Какимасен канжи ва обоэраремасен гэж байна. За какимасен гэдэг үг маань нөхцөл хэлбэр дээр какана гэрэба болж байна. Канжи ва обоэраремасен. За бичихгүй бол ханд тогтохдохгүй гэсэн үгэлбэр болох нь тийм. За меганео какемасен. За тэгэхээр какемасен гэдэг үг маань какена гэрэба болно тийм. Тэгээд жишоножига ёмемасен. За нүдний шүлгээ зүүхгүй бол тэл бичгийн үсгийг ханзыг уншиж чадахгүй гэж нэ. За 2 дахь доо шимэмасен денкига цукимасен гэж байна. За тэгэхээр шимэмасен гэдэг үг маань нөхцөл хэлбэрлөө хуурахта шимэна гэрэба болно тийм. За доо шимэна гэрэба денкига цукимасен. За хаалга хаахгүй бол гэрэл унтрахгүй гэж байна тийм. За кусурио номимасен. За энэ үг бол гэж хэлсэн тийм. Тэгэхээр номимасен гэдэг үг маань нөхцөл хэлбэрлөө хуурахта номана гэрэба болно тийм. Түрүүн бас жишээн дээр утсан. Тэгээд наоримасен. За энэ үг бол сайжрахгүй идэхгүй гэж тийм. За 4 дахь нь эйгога дикимасен. Кайgai рёкко но токи комаримас. За дикимасен гэдэг үг маань нөхцөл хэлбэр дээр дикина гэрэба болно тийм. За хэрэг англи хэл мэдгүй чадахгүй бол гадааддаа хэлэх үед хэцүү нэ гэж байна тийм. За шириога таримасен сатосан ни итте кудасай. За таримасен гэдэг үг маань нөхцөл хэлбэр дээр тарина гэрэба болно тийм. За одоо барим бичвэр үгүй юу гэх. Одоо материал нь тий хийсэн материал ч гэдэм үү хэрэг хөрөхгүй бол сатосанд хэлнэ үү гэж юм тий хөрөхгүй бол. За иссуга аримасен тонari no heya kara motte kite kudasai. За аримасен гэдэг үг маань нөхцөл хэлбэр дээр хөрөхта исо на гэрэба болно тий. Түрүүн бас жишээнээр үзсэн. За тэгэхээр иссуга на гэрэба тонari no heya kara motte kite kudasai. За яар санал байхгүй бол хажуудлын өрөөнөөс авчирнэ үү гэсэн өгүүлбэр болох нэ. За эндээс бас хариултаа шалгаж болно. Сугана гэрэба гэж үзтээ тийм. За тэгээ бүгдээрээс энэ 5 төвшин дээр ийм адилхан хэлбэр үзэжсэн тэгээ нөхцөлд болцолт хэлбэр гэдэг. За тэгтээ тоо төгсгөл болон тоо нөхцөл болон таараа төгсгөл ашиглаж ийм адилхан өгүүлбэрүүдийг үзэжсэн. За тэр маань болохоор манай 25 болон 27 дахь хичээл дээр байгаа. За тэгээ энийг бас тавтаа тарах юм бол би линкийн доор оруулчихъя. За тэгээ өнөөдрийн хичээлийг дуусгая. Асуулт байвал доор комент бичиж үлдээж болно. За дараагийн хичээл хүртэл баяр таа.